За тэгэхээр 2022 онд үндсэн хуулийн өөрчлөлт явсан. Тэгээ энэ дээр бол би бол 99 гишүүнтэй болёо гэдэг ийм санал тавиад энэхээ төлөө тэмцсэн. Гэвч одоо тухайн эрх хэрэгч нар дээрээс нь манай намын удирдлагуудаа тохироод ерөнхийдөө бол 126 болсон л да. Тэгээд би энэ байнгын ороо их хурал дээр эсэргүүцэл бойкот хийж ядаж 108 гишүүнтэй болъё гэдэг ийм бойкот хийсний үр дүнд үүнийхээ одоо тодорхой буулт хийж энэ сонгуулийн ерөнхий орооны санал тоолох машины хөрөнгө шинээр авах, дээрээс нь програм хангамжтай болгох, мөн түүнчлэн улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа тэр хурууны хээний тоног төхөөрөмжийг шинээр авах, програм хангамжийг авах, одоо энэ хөрөнгө оруулалтын асуудлыг төсвийн хуулийн дээр тавих ийм одоо зүйлийг тохиролцоод тэгээд энэний дагуу 24 оны сонгуул энэ санал тоолох машинууд нь хангалттай хэмжээнд хийж гүйцэтгсэн гэдэг ийм зүйл байдаг. Тэгэхээр ер нь бол одоо энэ домино вотын энэ машин санал тоолох машиныгаа илүү орчин үеийн дээрээс нь одоо ядаж ESNDS гэдэг одоо энэ бас Америкийн 50 мужийн 42-д нь хэрэглэгддэг энэ одоо хэмжээнд хүрэх ийм одоо шаардлагыг сонгуулийн орооны гишүүн болж байгаа хүмүүс бүгдээрээ одоо энийг шаардах ёстой шүү. Өөрөөр хэлбэл энэ санал тоолох машин чинь одоо хэдэн цагаар хамаагүй цахилгаан байхгүй байлаа гэхэд одоо өөрийн батарейгаар ажиллах боломжтой болцсон. Мөн түүнчлэн одоо заавал одоо онлайн горимд ажиллах шаардлагагүй офлайн горимд ажиллаад аваад саналаа тоолох боломжтой болцсон ийм зүйлүүд байгаа. Тэн дээрээ одоо манай сонгуулийн ерөнхий орооны гишүүд анхаарч ажиллах ёстой шүү гэдгийг хэлье. За мэдээж одоо энэ хоёр том ном ээжлээд одоо сонгуулийн ерөнхий ороонд энэ хэн нэр хөрөгч байна, тэн дээрээ одоо илүү хүн тавиад явдаг. Тэгээ энэ өнөөдөр томилогдож байгаа хоёр хүн маань очингуудаа бас яг энэ сонгуулийн ерөнхий орооны бүтцийн асуудал, томилгооны асуудалд оролцох ёсгүй шүү. Ер нь үлдсэн гишүүдээ бүгдийг томилж аваад бүх зүйл 9 одоо гишүүн бүгдээрээ томилогдсны дараагаар тэр дотоод томилгооны асуудлыг хийх ёстой шүү. Хэрвээ тийхгүй тэгээд уржиж очиод одоо энэ цөөхөн гэдэг хүнээрээ асуудлаа шийдээд ийм байдлаар явах юм бол бид нар бас дараа дараагийнхаа улс төрийн акцуудыг хийх болно гэдгийг бас анхааруулж хэлмээр байна. Энэ дээр бол одоо тэнд За бүрдүүлсэн 1 минут. Тэгээ энэ дээр очиод тэгээд нэг хүй хаягхийн завгүй тэнд нэг албан тушаал коридорд яваад ах ийм шаардлага байхгүй гэдгийг хэлээ. За 3 дугаарт нь Батцөмбөрд гишүүний асуултанд бас манайд нэр дэвшигчээс асууж байгаа шиг байна. Ер нь бол Эрдэнэ даргын үед энэ одоо нийгмийн даатгалын чөлөө төлөвлөлтийг банкудад байршуулж арвижуулах энэ ажлыг хийдэг байсан. Тэгэд энийг нь одоо хил амнаас айгаад буцаад тэрг нь одоо идэж уусан мэдээж аль намын ямар банкир байсныг та нар өөрсдөө мэдж байгаа. Ардын намыг санхүүжүүлж ирсэн байх тэр банк. Тэгээд тэрнээс хойш одоо энэ Хүрлбаатар сайд очсноос хойш тэр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын чөлөө төлөвлөлтийг ерөөсөө банкуд хадгалдаггүй төрийн саналуу хийгээд хизээч арвиждаггүй. Энээсээ бүр их хохирсон байхгүй. Энийг жавхлан ч засаагүй. Тийм учраас одоо энэ нэг жижиг тулга тойрсон хэрүүл хийх юм бол гүмэн одоо бузар нь